Монгол Улсын засгийн газрын 149-р тогтоол хөрс хамгаалах үндэсний өдөр жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийн бямба гараг. Хөрсний илэгдэл нь ургацыг 50 хүртэл хувиар бууруулдаг. Тариалан эрхлэгчдэд хөрс бол үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл. Шимт бордоогоор хөрсөө тэтгэж, шинэхэн хүнсээ эх орондоо үйлдвэрлэе. Та хөрсөө хайрлавал байгаль танд хураа хайрлана. Үржил шинт хөрс үүсгэхэд 100 жилч багдана. 5 секунд тутамд хөл өмгийн талбайтай дүүцгүүц хөрс дэлхийгээс арилж байна. Ургацаар дамжуулан авсан бүхнээ ирээдүйнхээ төлөө буцаан өгөх ёстой. Хөрсөө алдвал хүнсээ алдна. Хөрс ирүүл бол хүнс ирүүл. Тариалангийн талбайд ойн зурус байгуулж хөрс хамгаалах технологиг тууштай нэвтрүүлье. Эрүүл хөрсөө хамгаалж, элэгдсэн хөрсөө тордож, эрүүл мэндэ хамгаалцгаая.